тоо нэг клипэндээ бид нар чи өөрснөө нөгөө гол дүр тоглоод зодолж модолтоол тэгээд тааралдаа бас жидэрийг тэгээд зохионоогоос нь тэгхтээ ягаад зохиулж байгаа болтохгүй яасан ингээл тоо ч одоо айгуу тийм нэг сенсац гэх юм уу хүмүүс тийм шоу их тарж ирсэн тийм. Сайн байцгаана сонсогчдоо үзэгчдээ энэ цаг мөчид Хүүхд Тэнгэр подкаст маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд зочноор дуучин хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ юун төрөнд бас бид бүхний урилгыг авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгээд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэндээ бас энэ сайхан өрөн хаврын өдрийн мэндийг хүргэе. За таны хувьд бол одоо уран бүтээлийн ол зомгтой манай зочноор ирж явах шиг байна. 5 дугаар сарын 8-нд хонхон дуутай хавар одоо тоглолтыг сонсогчдод үзэгчдэд хүргэх гэж байгаа шиг байна. Ер нь тоглолтын ажил ер нь хэр шахуу явж байна. За ер нь бол одоо тоглолтын бэлтгэл ажил бол 70-80% явж байна. Тийм бэлтгэл ажил одоо ерөөхдөө нэлээд жигдэрсэн. За одоо ерөөхдөө прогон гэж ярьдэн шүү тийм ээ. Прогонд орцсон. За ерөөхдөө тэгэл гараа оролт гээл одоо ерөөхдөө найруулагчтай хамтарсан одоо тийм ажлууд дээр л ажиллаж байна да. Тэгээд энэ бол одоо өрөн хавар болоо мэдээж одоо хонхон дуутай тий. Дээрээс нь одоо яргуй дэлбэлсэн тийм одоо сайхан үйлрэл байдаг. Тийм ч учраас одоо энэ сайхан хаврын өдрүүд одоо сургуулаа төгсөж байгаа дүүнартаа за оюутан залуучуудаа за мөн үеийн төгсөгчдөө зориулсан одоо хонхон дуутай хавар гэсэн өөрийнхөө урд бие даасан одоо тоглолтоо тавихад одоо тун удахгүй бас хэдхэн хоног үлдсэн байна. Тий. Тоглол бас амар байгаа хаа тий. Мэдээж одоо бас тоглолтоо хөдөрхөрөөд мэдээж л одоо сэтгэл хөдлөлтөг тийм ээ их тоглолтдог шүү дээ тий. Ерөнхийдөө бол болж игэл бас одоо анхны тоглолтуудаа бодвол бас нэлээд бас баггүй туршилт суусан байна. Анх ч одоо баг өдөр шөнөгөөгөөл гүйж байгаа яг тоглолтын дээр нэг хоолой паг болчдөг гэдэг. Тэгдэг байсан бол одоо арай л бас шал өөртөө суурьтай бас туршлагатай үзэж байна. Ерөнхийдөө бас нэг жоохон өөрийнхөө бэлдээд сэтгэл санаагаатсан бэлдээд гоё одоо би ханд ядрахгүй бас бодож байна. Хавраас одоо хүмүүс их ядардаг те. Тэгэхгүйс бас хичээж байна. Өөрийнхөө бас одоо бэлтгэл ажилдаа бас аль одоо зохицуулах талаас нь нэлээд одоо нухацтай үзэж байна да. Тий. Хаврын улирал гэхдээ ягаад ч юм төгсөлдөж тэр тэгээд 100 болохын өмнө яг 100 болчлоо гэдэг мэдрэмжийг авахад нэг юм нэг зүйлийг тавцсан ч юм шиг нэг бас их гоё улирал шүү дээ. Нэг юм тогтолтой. Зүлэг ургацсан байхыг харах бас гоё тий. Тэдгүй яг мэдээж ирж яваа цаг гэж ярьдаг шүү дээ тийм ээ манай монголчууд. Ер нь бол одоо үлдийг өнтөө даваад хаврын одоо тэр одоо улирал бүх одоо амтан урам бол байгальлын өнгөө засч тийм ээ бүх юмд хөдөлгөөнд ордог тийм ээ. Тийм ч учраас мэдээж одоо хүмүүний одоо сэтгэл санаа бие физиологчсан одоо хөдөлгөөнд ордог. Тийм одоо нэг юм тийм тогтолтой үед бас нэг тий. Бас нэг эмзэг шүү тий. Яг улирал утраас тэрийг бас маш гоё ингээд бас одоо сэтгэлийн хөөрөлөөр хийсчгүй шиг сэтгэлийн шиг бодолтой байх шиг явах юм бас хийж явах одоо систем болоо гэж боддог штэ. Тэгээд бас дээрэс нь хавар бол мэдээж одоо гоё яргуй дэлбэсэн тийм ээ өнгөө засч гоё ногоо одоо соёолсон тийм сайхан ирж ба гоё үйлрэл тий. Таны хувьд яг дуучин болох одоо тэр за би яг үнэхээр ингээд дуулмаар байгаа юм байна гэдэг тэр мэдрэмжийг авсан үе ер нь хизэнээс эхэлж байна вэ? Мэдээж уран бүтээлч хүн болгон өөрийн гэсэн одоо тулсан зам байгаа шүү дээ. Хоёлын талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Тэ нэг одоо багасаа л тийм өгөгдөл байсан юм болоо гэж боддог шүү дээ. Яагаад гэвэл цэцэрлэгт байхдаа одоо дуу хөгжмөд тийм дуртай хөвгт байсан. Аяг шаазангаа одоо ингээд бөмбөрийгээл тэнүддэг. Тэгээд дээрэс нь одоо ингээл одоо цэцэрлэгтэй байхдаа бас дуу хөгжим их одоо сонирхдаг, дуулдаг, бүжиглдэг тийм хөвгт байсан. Тэгээ анх бас цэцэрлэгтэй бас одоо анх одоо цэцэрлэгийнхаа концертанд орж исэн тийм өчүүдээ бас үедээ бас айгу одоо хүртэл мартдаг юм аа. Гэх мэтлэн одоо тэр одоо багаас одоо манай гэр бүлийн нөхцөл одоо амьдарч буй орчин тийм ээ. Тэгээд дээрэс нь сургуульд ороод мэдээж одоо дуу хөгжмийн багш одоо ойр байдаг байсан дуу хөгжмийн хичээлүүдийг одоо шамдан суралцаж тэрэндээ одоо бас дуртай байсны одоо тийм илрэл юм болов уу гэж боддоо шүү дээ. Одоо хүртэл ингээд дуу хөгжмөнтэй холбоотой байгаа маань. Тийм. Яг тэндээс ахуулаад нэг юм одоо юу гэх юм одоо өөртөө ихтэй ч юм уу мэдрэмж ирсэн байж шүү дээ. Тэгж ойлгож болох уу? Яг зөв.
Анхны дуу бичлэгэнд орж исэн тэр мэдрэмжээ бидэртэй хаваалцаач. Бас сонирн байдаг те. Тэглэгээ хав мэдээж жоохон бахтаа бол мэдээж л одоо зөвхөн сонсож тийм ээ. Тэрийгээ дагаж дуурайж одоо жинхэнэ дандаа бол тайзан дээр гараад жишээ нь одоо үндэсний хөгжимтэй эсвэл одоо тухайн үед одоо кассе махатай ингээл дуулдаг гэсэн бол анхны бичлэгт бол нэлээд бас ингээд томорчоод гэх юм уу оюутан болсон хойноо анх орж исэн. Дуу бичлэгэнд орж үзэхэд бол одоо ийм л гоё байд юм бахтай гээл те. Чихвч зүгээ тэр нэг студ тэр шилэн ханы цаана ороход вау одоо те. Шилэстэй нэг гоё юм байдаг байсан юм. Тэр жиггэн одоо Монголын гадаадын дэлхийн те тэр гайхамшигтай одоо хүмүүс одоо яг ингэж л бичүүлдэг байсан юм байна да. Бодож тэгэж яг тэр тухайн мэдрэмжийг хатар үнэхээр одоо кайфтай байсан. Үнэхээр бас ад жаргалтай байсан. Үнэхээр гоё байд юм байна гэж мэдэрч байсан. Тухайд бол мэдээж явахтай нэг хөрхөн жижиг гэл юм бичүүлж ирсэн. Яг хөө тийм л. Гэтэ тэр чинь анхны гоё мэдрэмж чинь аяга гоё байдаг юм байлээ. Яг нэг чивчээ зүгэл микрофоноор дуурж байгаа ингээ хоолоогоо ингээ сонсохоор нэг огт сонсч үзээгүй хоолоо байдаг те. Бас бараг бодчих юм чинь. Мөн үү нэг хоёр гээ те. Тэгэхээр чивч дуур нэг хоёр гээ. Тэгээд дараас нь ингээ дуулаад ингээ үзэхэд нөгөө чихвчээр сонсоод хөгжим сонсоод би мөнөө л гэж одоо анх бас бодож ирсэн шүү дээ тий. Тэр бол гайхамшигтай бас гоё мөч мэдрэмжтэй. Гоё мөч. Дээрээс нь би бас дарахны өгт тахгүй юу. Тэгээд таны яг 2005 6 оны үед яг таны дуу яг тухайн үед одоо дараханд ч одоо нөө мьюзик чартууд байдаг байлаа. Тий ардуу чат гэдэг. Хоёр одоо кабелийн сувгтай. Захиалдаг байсан шүү дээ. Тий. Тэрэн дээр ингээд таны дуу ингээд зөндөө явдаг байсан байна. Тэгээ би яг тэр үед ийм бой банд хамтлаг бас байна да. Манай яг тархны хамтлаг байна. Дээрс нь аюу гой мэдрэмжийг авч ирсэн. Тэр ер нь яг таны одоо уран бүтээлийн одоо эхлэл үе байна уу? Ер нь аль цаг үе гэж та хэлэх вэ? Ер нь бол яг би дархаотод оюутан байхдаа за ер нь бол нэг өөр ингэсэн дууга бичүүлээд үзье. Бичүүлэхдээ бас анхны одоо алтан үеийн гэж дуунууд гэж ярьдаг штэ. Нарны унаг киноны дуу, дээрэс нь энх өглөө энэ дуунуудыг анх би яг одоо энэ залууч театрын одоо хөгжимч тухай хөгжимч гэсэн золоо ярихаар одоо корг дээр панорам бичүүлээд тэгээд анх удаа бол бичүүлж ирсэн студид. Нэмсгэл хамтлагийн энх өглөө. Тий яг энх өглөө. Тэгээд энэ дууг анх бичүүлж студид бичүүлээ. Тэрний дараа харин манай дархаот чинь ерөнхийдөө тэгээд бид нар чинь анхны одоо бас баг төрсчүүлтэй гэх юм уу. DBS телевиз дээр манай анхаа жахва энэ төр бас анх одоо сургуулийн гадаа сууж байгаа орой ингээд парнаас ус гоожулж байгаа шаланкар баг нэг юм бороо оруулж хагаад анх бичүүлжсэн боломж байдгийг анхны одоо клип бичлэг анхны клип хэлэхэд болно тий. Гоё шүү дээ. Тэгээд дараа нь бол манай хоёр найзууд бол одоо уг нь хаална гэдэг тухай үед манай бас найзууд дуу хөгжим дуртай тийм залуучууд маань нэг тийм над тус санал тавиад за хөрлөө найзаа хамтдаа нэг хамтлаг байгуулъя. Тухай чи яг нэг хамтлаг байгуулах одоо мод тэлгэрж байсан шүү дээ тий. Тэгээд хамтлаг байгуулъя хамт дуулъя гээл. Тэгээд тухай үед одоо бид рүү экстрем гэдэг нэр өгөөд тэр хонгор чамдаа гэдэг манай Эрдэнэ ахын цоож бид нөхөн өгчсэн дууг анх дуулаад хонгор чамдаа дуугаа бас бичүүлээд Улаанбаатар хот руу бас студид ороод чи тустай болцсон нөгөө хоёроо дагуулаад Улаанбаатар хот руу ирээд тэгээд тухайн Монгол Ард Улс намын байранд хоолоогоо бичүүлээл тэгээд тэрийгэ барьчиж бол хаастаа гой дуугаа бичүүлсэн гэл FM радиодыг бол тэгэл дараа нь бас манай нөгөө хосток гэдэг студ анхаа маань гоё видео клип хийж өгч тэгж одоо клипээ гаргаж тухайн үед одоо дархаот юм хоёр телевизээр одоо ардуу гэж чарт гэх юм уу те. Тийм одоо дууны чарт. Тийм дууны чарт. Хүмүүс яг сонсохыг хүссэн дуугаа захиалж сонсдог гэсэн шүү дээ. Тэрнээс тэрэндээ хэн нэгэн зориулаад те. Тэгэл нөгөө хөөхөн бас нөгөө уцнаас нэгжнээс мөнгө уннаа те. Тийм тэр чинь нэг мөртлөөс ахиу нэгж унна шүү. Тийм бас тийм хүмүүс 351 ч байсан шүү. Хүмүүс чи тэгээ тэрийг өрн барин гэсэн те. Юу одоо нэгж нэгээ дууссан мөртлөө дахиж зээл авч байгаа. Айгу дуу захиалж үздэг байсан те. Би бол яг хаа явахдаа танилцъя гэдэг яг дуу захиалаад бичдэг л байсан. Миний дуу бидний дуу. Тэгэд тухайд ч бас яг нөгөө нэг бас дархны бас айгүй олон гой дуунууд яг гардаг байсан. Тэгэхэд яг танаа хамтлаг болохоор яг тэр дунд нэг онцгой зүгээр санагдж байгаа юм зөв миний л хувьд ч. Яг нөгөө эстрад яг цэвэр юм pop хамтлаг байсан. Тухайн үед чинь тэгэл
ийм уянгалаг тахалтай хипхоп дуунууд ч их байлаа. Тэгээд дарханд ч бас амар олон юм хамтлаг дууч. Тухайн үед ч одоо яг эд нөгөө нэг тэмцээн уралдаа их явдаг байсан. Тэгээд тэмцээн уралдаанаасаа нөгөө хамтлагууд нэгдэж айгүй хамтлаг болддог байсан. Тэгээд тэрийгээ одоо бүгдээрээ нийлэнгүүтээ одоо бас хамтлаг байгуулах. Дахиад цаашаа дуу дуу муугаа бичээд тэгээж дуу идэг тийм сайн одоо үе байсан л да. Тэгээд таны клип гараад одоо чартаар ингээ гарахад одоо та ингээ анх харж байгаа шүү дээ. Яг тухайд би мэдэхгүй л дээ. Өөрөө захиалаад чарж болно шүү дээ тийм үстэй. Яг зургатаар ингээд өөрийнхөө клипийг харах яг ямар мэдрэмж байсан бэ? Тухайд бас хөрхөө нөгөө тухайд найзууд дундаа бас туршлагатай болсон анхны клип бол ийсэн тий. Нөгөө нарны өнө кинодог бас дүрсчүүлсэн байсан. Тэгээд дараа нь мэдээж манай найз хамтдаа нөгөө дүрсчүүлэг клипээ хийгээд бас мэдээж одоо гоё урам авчтай. Ой сайхан сэтгэл төрж тэрнээсээ цаашаа илүү өшөө одоо уран бүтээл хий гэсэн тийм сайхан хүсэл тэмэл төрж байсан. Тэгээд тухайд бас хүмүүс айгүй одоо дэмжиж урамшуул өгдөг байсан. Одоо тухайд хошруулдаг байсан юм мэдэхгүй тий. Ойстой гоё бол тасархаа аваач гээл. Тухайд нөгөө клипэндээ бид нар чи өөрснөө нөгөө гол дүр тоглоод зодолж модалтаал тий. Тэнгүүтэл тааралдаг удаас ч тэрийг тэгээд зохионоогоос нь тэгхтээ ягаад зохиулж байгаа болтохгүй яасан гээл. Тухайд ч одоо айгүй тийм нэг сенсац юм аа хүмүүс тийм шуум их тарж байсан тий. Тэр чи яг нөгөө мэдгүй миний хувьд яг нэг зөвхөн нэг дууны чартаа л үздэг байсан. Яг ямар клип гарч байна, ямар гоё дуу байна, тэрнийг ингээд сонсдог яг нэг тийм хөөгдөл байгаа шүү дээ. Тэгээд яг тэр ингээд дуу болгоно яг клипэн дээр болж байгаа үйл явдал яг надад бол яг үнэн ч юм шиг нэг юм зохиол биш те ингээд яг нэг юм бодит зодон ингээд бүхэл юм болж жингнээсэж болж байгаа юм шиг. Тий, яг нэг тийм сонсогчийн хувьд надад бол яг тэгж санагдчихсан. Тэндээс хоошоо тэгэхээр та яг идэвхтэй яг уран бүтээл рүү орсон байна гэсэн үг үү? Тэгээд дархаадтай би чинь тэгэл одоо бид хүн одоо оюутны холбоо, оюутан багтаа бас одоо соёлын урлагийн арга хэмжээнүүд одоо тий маш их арга хэмжээнд оролцож одоо оюутныхоо дарханы оюутны холбоог төлөөж маш уралдаан тэмцээн, дэвжээ мэжээх тэмцээнд их одоо оролцож урлагийнхаа одоо нүүр царай болж төлөөлүүлж явдаг байсан. За тэгээд 2007 онд би чинь дархаатаас бас Монгол улсын соёлын гавьд тохиолдсон балхчвийн дуг хэн сайнд болох вэ? Улсын уралдаанд бас оролцож одоо шилдэг 15-д багтач New Stars гэдэг. Одоогийн одоо мотив хамтлаг Синки Амрам хамтрыг гэдэг бид хүнч яг тэр одоо нэг одоо үеийн төлөөл одоо шилдэг 15-д багтчихсан. Тий. Мотив хамтлаг яг бас тэндээс эхэлчихсэн байна. Тий, ер нь бол яг мотив чи яг Суйсын оюутнууд байсан. Тэгээд тэндээс тэр тэмцээнд бид бүхэн оролцоод балхчвын дуг хэн сайнд болох уралдаанд одоо шилдэг 15 багтаж бид хүн одоо New Stars гэдэг. Тухайд одоо тийм шинэ одоо тэгээд одоо шилдэг багтаад ер нь бол одоо тухайн пентатон академи ерөнхийлөгч Долгиах манаас бид бүхнийг одоо рок блокийн тоонд одоо татаа мөрлөө гэж одоо бас аль биесээр үржсэн тэр одоо мөч бас сайхан гоё мөч байсан. Ер нь бол тэгээ уран бүтээлийн гаргаад тэгээд тэрнээс хойш ер нь бол ихсэн гэж хэлэхэд болно. Яг нэг тийм нэг эхний үеийн юм одоо ингээд бодохоор танд гоё гоолоо гэж би бас бодож байгаа байхгүй. Тэгээд ярилцахад ч яг тухайн цаг үеийн л яг дуу дурсамж дээр бүгд л орж ирж байна л да. Надад болохоор яг нэг тийм санагдаад байдیں۔ Дуу дурсамж хоёр нэг цогтой байдаг те. Нэг юм танил үнэр хүртэл ингээд яг тэр үеийн ч юм уу нэг юм үлдсэн байсан гоё дурсамжийг сэргээдэй юм шиг санагдаж байгаа байхгүй. Таны хувьд бас энэ тоглолтоороо төгсөгчдөд зориулсан тий үе үеийн бас төгсөгчдөд зориулсан юм гоё дуурыг зориулъя гэж байна. Ер нь яг уран бүтээлчхүний хувьд мэдээж одоо өөрийнхөө дуу уран бүтээлд ямар одоо сэдвийг ямар агуулгыг тусах юм бодож байгаа. Та ер нь яагаад одоо юм одоо төгсөгчдийн тухай дууг илүү их дуулъя ч юм уу юм сэтэл танд байна вэ гэж асуух гэдэг байгаа байхгүй юу би. Зөв. За мэдээж уран бүтээлч юм бол мэдээж уран бүтээлдээ маш эрэл хайгуул хийх ёстой гэж боддог. Би тэгээд тухайд инх өглөө нарны өнө кинонуудад болсон дараа балхчвын дуг тэмцээнд орсны дараа бас өөрөнгө гэсэн одоо би даасан уран бүтээлүүдрээ рүүгээ орсон. Шахуус одоо миний анхны одоо цомог бол одоо Монголын зохиолчдын үеийн шагналд яруу найрагч одоо ган учрахын маань жүлгээр бүтсэн миний дурлсан бүсгүй гэж нэртэйгээр анхны одоо өөрийн гэсэн одоо цоо шинхэн одоо контент тийм ээ бүтээлүүд анхны цомог за тоглолтоо 2017 онд гаргаж ирсэн. Тий.
2017 онд миний дурлсан бүсгүй дугаараа тоглолтоо нэрлж, сомгоо нэрлж одоо асаа цэрэг гэдэг те. Тэнд анхны тоглолтоо хийжсэн. За тэгээд тэр дундаа миний яг өөрийн гэсэн одоо хүрлээ гэсэн одоо миний тодорхойлох, миний дурлсан бүсгүй, би дурлна, миний 2 жаргал, за нэгэн хот. За тэгээд шинжилээр гэх мэтлэн одоо бас яг өөрийн гэсэн уран бүтээлүүдээ бас яг тойд бол нэлээ ирч хүчтэй гаргаж тэрнгээр бас анхны бие даасан тоглолтоо бас гаргаж ирсэн. За түүнээс хойш дараагийн одоо уран бүтээлийн бас одоо цамаг одоо уран бүтээлийн одоо нэг ихэнх одоо хэсэг бол мэдээж одоо сурагчийн дуунууд байсан. Энийг яагаад дуулсан бэ гэвэл мэдээж хүн бүхэн сурагч байсан тийм ээ. Тэгээ бид бүгдийг баг байхад сурагч байхад одоо тэр гайхамшигтай дуу хөгжмөд сургуулийн багшийн одоо төгсөгчийн дуунууд маань бид бүхэн дуулж тухайн дуугаараа бас одоо мөнгөн хонхныхоо барийг хийгээд сургуулаа төгсөхдөө бас хамт олноор хамтдаа дуулж одоо бараг уйлж дуулж гэдэг уйлдаг үйл байсан учраас тэр одоо гигэн сайхан гоё мөчүүд одоо нандинан сайхан үлдсэн байдаг. Тийм ч учраас одоо дараа нь ингээд харахад бас ингээд за бид бүгний багд байсан ийм гоё гоё дуу сурагчийн дуу одоо бас ингээд мартагдах шахсан байх шүү. Тийм ээ энэ дуунуудыгаа бас гоё би ягаад гоё өөрийнхөө одоо өнгө хаясаар хэмнэлээр те сэргээж одоо дуулж болохгүй гээд тэгээ би бас гайхамшигтай тэр одоо сурагчийн багшийн сургуулийн алдрыг магтан дуулсан тэр гайхамшигтай дуунуудаар бас албан ёсны зөвшөөрөлтөөр би сурагч насны дурсамж гэдэг цамаг гаргасан юм. Түүнд одоо бага насны онжлууд тийм сургуулийн баяртай. За тэгээд одоо амгалан цэнхэр дэлхий төгсөх сурагчийн уянга сурагч насны дурсамж гэдэг гэх мэтний одоо хүн бүхний сэтгэл шингэсэн маш сайхан тэр дуунуудыг одоо сэргээж дуулж одоо би 2019 онд бас мөрөөдлийн зүг нэртэйгээр бас Улаанбаатар Паласт тоглолтоо хийж байсан. Ньюби Балс. За тэгээд бас тэндээ бас гоё мэдээж урам аавал хүмүүс бас мэдээж одоо гоё зөв зөвтэй барьж авсан байна. Бид үүдээ бас гоё одоо багадаа байсан сурагч байх үе насандаа дуулдаг байсан. Тэр дуунуудыг бас гоё сэргээж дуулсан одоо үнэхээр гоё байна гэдээ бас одоо үзэгчд одоо тухайн үеийн төгсөвч сурагчид бас надад аягүй урам өгдөг байсан. Тэгээд за дараа нь болохоор бас хайрын хөгжим гэдэг одоо бас өөрийн гэсэн бас өнгө айстаа дандаа өөрийн гэсэн уран бүтээлүүдэд шингээсэн одоо бас 3 бие даасан цамгаа гаргасан. За мэдээж карантин болоод дэлхийн нийтээр бас нэг эвгүй байдал байсан үе байсан шүү дээ. Тэгэх хугацаанд бас уран бүтээлч бас хүмүүс одоо зөвөр сууж болохгүй. Мэдээж бас ингээд өөрөө зарим одоо шүлгийн дооролдож, аяын дооролдож тийм ээ. Ирхий одоо чин хүслээрээ одоо хичээж бас зарим уран бүтээлүүдэд за мэдээж хөгжмийн зохиолчд, яруу найрагчд, за найз нөхдөдөө хамтран одоо өөрийн 3 дахь бие даасан хайрын хөгжим цамгаа гаргасан. За тэн дотор одоо миний дурсан бүсгүй гэдэг одоо дууны маань ремикс хөлбөр жишээ нь. За мөн найзаар тодорхорвоо. За тэгэл олон уран бүтээлүүд бас одоо сүүлд бас сэвлэг үргээх дуу гэдэг. Бас одоо мэдээж одоо усны дайхны тийм гэх мэтлэн одоо уран бүтээлүүд бас орсон байдаг. За тэгээд ер нь бол яхаа мэдээж энэ хоорондоо сурагчийн дуунуудыг бас орхиогдоолаагүй. Учир нь юу гэвэл мэдээж одоо нөгөө сургуулийн ойнууд болдог тийм ээ. Анхны баярууд болдог. За тэгэхээр дээрэс нөгөө нэг үеийн нэг 10 20 30 жилийн ээж байгаа нэг ангийн дурсамж уулзтууд болдог шүү дээ. Төгсгөн дээр тийм. Тэгэн дээр одоо дуучин хүрлээгээ өрье. Одоо энэ дуугийн дуулуулъя гэдэг хүмүүс одоо маш их захиалга өгдөг учраас энэ дуугаа дуулаач. За энэ дууг дахиад гоё сэргээн шинжилт дуулаач гэдэг хүмүүсийн одоо санал болон одоо яг өөрсдийнх нь зохиогчдийнх нь одоо саналаар бас тэр дуунуудыг бас дахин одоо сэргээж дуулж одоо энэ бол одоо 4 дахь бие даасан цамгүй яг одоо сурагчийн сургуулийн одоо энэ дуунуудаас бүрдсэн тонхон дуутай хавар цамаг манаас энэ хавар мэдлж байгаа. Тэнгүүтээ за ерөнхийдөө хонхон дуутай хавар энэ цамгаараа одоо цамгийн баяраа хийчээ дээрэс нь тайлан тоглолтоо тавья. Би бас яг тайсны концерт бол 2019 онд тавьснаас хойш одоо яг тайсны концерт бол 56 жил болсон байна. Тэгэхээр энэ хавар одоо 2025 онд бол би мэдээж одоо бас уран бүтээлчийн хүнд бол одоо өөрийнхөө уран бүтээлээ бас хүмүүстэй үзэгч сонсогчтой бас тайлах ёстой гэж бодоод бас энэ хаврын тоглолтоо бас таваа зарлаж тийм ээ. За бэлтгэд ажил бас баггүй он гараад ер нь хийсний үндсэн дээр нэлээд одоо үе шаттайгаар төлөвлөгөөний дагуу явсаар одоо яг энэ цаг хугацаанд хурж ирж байна.
Одоо та одоо 3 дахь цом биш 3 дахь одоо аль биесний тоглолтоо хийж штэ. Тий. Яг үнцэн одоо Концерт дуучин VIP бүлэгийн тоглолтуудаас концертыг хийж штэ тий. тий. Энэ хугацаанд одоо та одоо ингээд яг нэг одоо лейбл ч юм уу ийм уран бүтээлийн нийтлэл тариалагдж байгаа юм байна уу? Эсвэл яг жинхэнэ ийм соло уран бүтээлч болж явж гин үү? Мэдээж одоо тоглолт гэдэг бол маш их олон хүний одоо хүч хөдөлмөр дээр бүтдэг. Тэгэхээр энэ болгоны араас та бас менежментээ хийж гин гэсэн үг тий. Тэгэхээр энэ одоо ачаал ер нь хэр байна вэ? Энэ талаар бидэртэй олцвол. За ер нь бол тэгэл мэдээж нөгөө ажил уран бүтээлээ хийхэд мэдээж арын алд маш чухал байдаг шүү дээ. Би ганцаараа бүгдийг бүтээхгүй хамтын хүчээр тийм ээ. Дээрээс нь найз нөхд одоо уран бүтээлчийн баг хамт олон дээрээс нь ар гэр бол одоо мэдээж нэгдүгээрт одоо маш чухал байдаг тийм ээ. Тэгсэн үндснээр бас тодорхой хэмжээний бас амжилтууд гэх юм уу тодорхой хэмжээний уран бүтээлүүд маань агцтай яадаг. Ер нь бол яг би яг уран бүтээлийн тал дээр бол мэдээж манай одоо зохиолч дэвлэн шиг түрүүс нөгөө ган учрах маань бас нэг уран бүтээл дээр маш одоо зөвлөгөө өгч хамтран ажилладаг уран бүтээлүүдийн одоо за дараагийн урт бол ямар байх вэ, ямар хуу чиглэлийг байх вэ, жанр байх вэ гэх тийм ээ. Тэгээд ер нь бол би одоо сүүлд XP гэдэг production манай одоо студ гэх юм уу тийм ээ. Манай студ бол ерөнхийдөө урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулдаг, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг. Дээрээс нөгөө тайз дэлгэцийн одоо тийм одоо үйл ажиллагаа явуулдаг байхгүй. Бүтэн цаг зөвлөж юм байна шүү дээ. Тэгэхээр би бол ерөнхийдөө тэрэн дээр голчлоод ажилдаг ахлаа тэр нь бол дээрээс нь өөрийнхөө уран бүтээлээсээ гадна одоо үеийнхээ найз нөхдийн за одоо уран бүтээлч одоо өөрийнхөө уран бүтээл дээр хамтран ажиллах тийм ээ продюсинг ажиллах. Дээрээс нь тэднийхээ тоглолтын дээр одоо хамтран ажиллаж одоо зохион байгуулах гэх мэтлэн одоо юм дээрээс ажилдаг аа. Та тэгэхээр давхар тоглолтын менежер. Ер нь бол тийм менежер бас нэлээ хийж байсан. Одоо ч хийдэг тий. Яг нөгөө нэг амар их одоо 3 хэмжээний тоглолт одоо ингээ хийгээд тэгэнгүүт та одоо ингээд яг артист хүн байгаа даа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө мэдээж одоо дуу яах вэ те дуун дээр ямар тоглолтод ямар дуу одоо дуулагдахаас ахуулаад маш их хөдөлмөр штэ энэ чинь энэ олон дээр яаж ажиллаад байна вэ гэдгийг би танаас асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр та бол угаасаа ер нь бол яг менежмент зохион байгуулалтын төвшөнд бол ажилдаг хүн байх нь штэ. Ерөнхийдөө бас нэг нэлээд өөрөө юм дээр бас өөрөө нэлээд голчлон ерөнхийдөө ажиллаж шүү. Тэгээ мэдээж одоо уран бүтээлч багийн одоо хамт олонны хөс хөдөлмөр одоо хүч цаг хугацаа бас зарцуулагдсан байдаг. Таны ингээд дуучин болоход одоо нөлөөлж байсан одоо уран бүтээлч байдаг. Монгол, гадаад. Тэ. За тэгэл мэдээж одоо тэр бүхэн одоо юм нөлөөлж ээж одоо бас нэг дуу хөгжимд бас нэлээд илүү хайртай дуртай байсан баг л та тий. Би тэгвэл бага байхад мэдээж одоо тухайн үед бол телевиз радио ховхон байлаа тийм ээ. 2 сувг Монгол Орос гэдэг тийм ээ. За тухай сонсдог юм бол одоо за пянз бас нэг нэлээд бас нэг сүүлд яасан кассет нэлээд ялангуяа бидний одоо үед бол нэлээд модонд орж ирсэн. Тэгэл тэрийгээ сонсон. За яг кассетны үеийн сонсогч байгаа нэр. За кассет хуруугаараа эргүүлээл тэг балаараа ч эргүүлээл сонсдог байсан. Дууныхаа үгийг ингээ бичээд авчдаг тий. Тэгдэг байсан шүү дээ. Кассетаа таг зогсож байгаа л пауз авч байгаа бичнэ. Заримдаа янз бүрийн худаа өнө бичсэн нэ. Тэгээд дараа нарахад дөхүүлээ бичсэн байдаг байсан. Тэгээд дээрэс нэг радио телевизээр их одоо янз бүрийн нэвтрүүлгийг үздэг байсан. Одоо жишээ нь Монголын юм бол одоо телевизэд харц марч нэвтрүүлэг гээл. Тэгээд дараа нь болохоор хит гээл гардаг байсан шүү дээ тий. Оросын одоо орт телевиз РТР гээл тэднээс бол нэг айдо песня гээл тэр одоо нэвтрүүлэгүүд их үздэг байсан. Авторадио энэ төр гээл. Тэднээс одоо Оросын гайхамшигтай тэр дуунууд дуучдыг дуунуудыг бас айгу шимтэн сонсч тохойд айгу дагаж дуурайдаг байлаа. Тэр мөрөө ер нь бол их одоо нөлөө үзүүлсэн явуулахад одоо бас дуудаж сурахад гэх юм уу нөлөө үзүүлсэн шүү. Тэ. Та одоо ингээл тайзан дээр дуулж байгаа шүү дээ. Яг тэр үед магадгүй одоо танд яг юм үлдсэн гоё нэг уран бүтээлчнийг алга ташхад ч юм уу нэг юм гоё сэтгэл үлддэн шүү дээ. Уран бүтээлч өөрөө ингээл гоё дүүрээ бодно шүү дээ. Яг тэр үед ингээд танд ингээд дахин одоо ингээд бодогддог тий. Тэр үе
үеийг бодохоор буцаад ингээ гоё хүчтэй болдог ч юм уу. Яг тийм урам авдаг. Тийм том одоо тийм ташууруулсан. Сэтгэлээсээ хаваалцсан ш. За мэдээж гайхамшигтай дуу хөгжим гэл одоо мэдээж бүхний одоо өсөл мөрөөдлүүдийг те дуу хөгжмөр бол одоо бас ингээ энэ ертөнцийг төсөөлөхгүй гэдэг нь шүү дээ. Би одоо ер нь 3 настай байхдаа нэг зүйлийг айгүй мартдаггүй. Цэцэрлэгийн хүүхэд байхдаа нэг дууг дуулаад тэгээд яг нөгөө дуулчаад нөгөө тэмээ бутг дууг дуул гэдэг дуу байсан юм аа. Бутг гэдэг дууг дуулчаад буцаад ингээд нөгөө тайзны арлуу орчоод одоо багш нар тухай үед одоо магтаал урамшуулаад те өстэй гоё дууллаа. Ямар мундаг хүүхдээ манай урлагийн манай гэлстэй. Сайшаагаар бэлэг өгөөл тэгээ хоол моол ингээд хийгээд өгөөд тэрийг нэг шин дээлэн дээрээ тухай дуулахтаа шин дээлэн өмсөд тэрэн дээр ингээд асгачаас айгүй тод санаа. Тэгэхээр миний тайз бол дэж анхны тайз бол тэр цэцэрлэгийн анх тэр дуулжин тайз байсан. Өөдөөс гэрэл дурчаа баг юу ч харагдахгүй баг тий. Хүүхд баг хүн байгаа мó гэмээр хав харахгүй харагдаж байгаа. Жишээлээс тэгсэн мөртлөө доторх тийм төсөөл бол амар гоё төсөөл. Баг ингээд гэрнээс хараад айж байгаа мөртлөө тэр дуугаа тэгсэн мөртлөө айгүй хаттай дуулж исэн. Сүүлд бол мэдээж яг надад гоё одоо ирч өгсөн тийм урам зориг одоо гайхамшигтай тэр мэдрэмжийг өгсөнд бол мэдээж миний дурлсан бүсгүй дуу байдаг. Тэгээд миний дурлсан бүсгүй дуугаа асаац ирэхэд анхны тоглолтоо хийж явахдаа тухайн үед ингээд хүмүүс ингээд айгүй гоё алгадчихаал те. Тэгээд дээрээс нь цирк дээр чинь гоё ингээд агаарын үзүүлбэр үзэл хүмүүхэн одоо орилол дуулаад ингээд алгадчихаал ингээд хийж чаад өөр ирэхгүй бас ингээд нулимс огшч те нулимс хийжсэн үе байдаг. Тэр бас айгүй гоё тийм гайхамшигтай тайзан дээр авах тийм гоё мэдрэмж одоо ч гэсэн мартагддаггүй. Та тэгэхээр 3 настай үеийнхээ дурсамжийг санджийн тэгэхээр амар ой санамж сайтай хүн байна те. Хүмүүс тэгдэг шүү. Өөх тийм үү цэцэрлэгийнхаа юм сандгүй шүү дээ. Тэгэхэд санаж байгаа мөн. Тэглүү яа би яг энэ тэрийг аюу сайн тод санддаг шүү дээ гэдэг юм. Ста юм одоо нэг нөгөө сэв юу тийм ээ компьютер хард морд их сайн байсан байна. Хард сайтай гэж тий. Яг зарим хүмүүс ч юм болохоор бүр сандгүй мэл шүү дээ. Бүр ингээд за нэг сургуульд орсноо цаашаа сандаг гэж юм уу. Тийм хүмүүс байд юм. Манай найз хүмүүс ойртны хүмүүс яа тий. Цэцэрлэг ерөө сандгүй. Сургууль 1-2 дугаар ангиасаа бараг сандаг гэж байгаа. Тэгэхээр бас 3 настайгийнхаа санджсан. Ер нь айгүй танд сандаг шүү. Тийм байна те. Тэгэхээр танд бас их гоё үнэтэй дурсамж бас бол. Тэр яг яагаад гэвэл тод сандцсангууд надад тийм нэг юм гоё тийм гайхамшигтай тийм нэг юм ер бүсийн зүйл ч юм уу те. Тэгж мэдрэгдсэн учраас тэрийг би айгүй ухаанд маань айгүй тод үлдсэн болов уу. Тийм бах. Тий. Тэр амар юм үнэтэй үлдээд тий. Та тэгээд тэрэндээ бас донтсон ч бах те. Тий магадгүй гайхамшигтай тийм нэг докторгоос ч юм уу тийм ээ оддоос тийм гайхамшигтай тийм зүйл гоё энерги авч байгаа шүү дээ. Суулгачингууд тийм одоо хүртэл ингээд ой тоонд ингээд байж байдаг. Тод үлдсэн байж гэдэг ингээд чинь одоо маш гоё сайхан зүйл гэж боддог шүү дээ тийм. Яг уран бүтээлийн гараа эхэлж явах үед та бол одоо ингээд туршлагатай уран бүтээлч юм байгаад байна шүү дээ. Яг ийм гараа эхэлж явах үед надад бол тийг зүгээр надад нэг төрсэн бодол нэг тийг санагдаад байгаа байхгүй. Яг ингээд дуучин болчонгод тэ дууны шүлэг болон ай за тэгээд найруулга мастер ч юм уу клип гэдэг амар олон асуудал байх шиг байна. Яг дуучин хүмүүс айгүйх яадаг баха. Ганцаардаг гэх юм уу тэ одоо яг зөв уран бүтээлч одоо уран бүтээлийн хамтрагчаа олох хүртэл маш их зүйлийг туулдсан болоо гэсэн бодол байдаг байхгүй юу. Тийм бас ер нь бол яг энтэй санал нийлж байна л да. Мэдээж бас ингээд уран бүтээл хайгуул хийхэд бол мэдээж бас их юм бодох хэрэгтэй те. Ямарваа нэгэн зүйлийг бас ингээд маш сайн бодож ээж, маш сайн төлөвлөж ээж бас ингээд юмаа яг одоо юм болох хэрэгтэй болоо гэж боддог шүү дээ. Тийм ч учраас яг маш бодох үедээ мэдээж ганцаараа 50 орчинд ээж мэдээж бодно тийм ээ. Сонсно. Тэ маш одоо төсөөллөөр одоо ингээд огтрогод баг ингээд хөвж байгаа юм шиг баг ингээд төсөөлөлтөөр бас ингээд би өөрөө тийм өрөөдмтгий тийм одоо ямиг айгуу дандаа гихээлгээр тийм нэг одоо элби юм шиг заримдаа ингээд тийм одоо тийм орчингоор төсөөлдөг учраас тэгдэм болоо заримдаа айгуу тийм бүр ингээд төсөөлөө дотор ингээд тийм орон зай
одоо ингээд өөрөө ингээд бүр дотор нь ингээд хөвж явж байгаа юм байж ээж айгу тийм юм да боддог. Тэгээ тэрэнгүүтээ айгу зараа нь ингээд цаасан дээр буулгаад бичих юм уу тий. Тэгээд дараа нь ингээд хөгжин болгоод ингээд кассет хуурцанд тайлсан болгох юм уу. Тэгж юм бол юм их дуртай байдаг. Тэгж хийсэн юмнууд манаас айгу айтаахан бас сайн болсон юм болов гэж бас боддог тий. Айгу тэгэхээр яхаа мэдээж зарим одоо хүн хүний юм да мэдээж одоо өнцөг өөр л дээ бас тийм ээ. Тийм бага. Миний өнцөг бол бас ерөнхийдөө бас яг тэгж бодож одоо төсөөлж төсөөлж тэгж хийх айгу дуртай. Яг нөгөө нэг одоо би өөрийгөө ингээд дуучин ингээд одоо төсөөлж байгаа байхгүй юу? Би дуучин байвал яг би нөгөө огт нөгөө нэг салбарыг мэдэхгүй учраас бас буруу зүрх бодсон ч гэж магадгүй. Би өөрийгөө ингээд дуучнаар ингээд за ингээд урлагийн сургууль төгсөөд ч юм уу яг гараад ирэхэд тэ одоо надтай гоё дуу хамтрал хийх хүмүүс хаана байгаа бол бас мэдэхгүй байвал ч юм уу тэ одоо ингээд би гоё өөрөө ай зохиодог байлаа гэхэд надад бас гоё шүлэг бас хэрэгтэй байгаад гэдэг. Тэгэхээр зөв хамтрагчаа хайж олох гэдэг одоо нэг уран бүтээлчийн хувьд одоо мэдээж мөнгө төгрөг чухал тий одоо мэдээж одоо тодорхой хэмжээний бүр зардал гарч иж л одоо нэг дуу бүтгэд хүртэл одоо амар их одоо хөрөнгө орж байгаа шүү дээ. Тэгээ энэ аюу хэцүү үт юм болов гэсэн надад зүгээр бодол төрж ирсэн. Яг ингээд дуучин байгаад үзвэл тий нэг шин дуу хийх гээд байдаг. Тэрнийгээ бас одоо өөртөө одоо бүрэн дүүрэн байх хүртэл тэр чинь бас их цаг хугацаа тий их харилцааг туулах юм болов уу гэж бодсон. Тэр нь бол мэдээж дуу хөгжим гэдэг зүйлийг бас хийхэд мэдээж цаг хугацаа хөрөнгө мөнгө мэдээж их орно. Бас зарим зүйл дээр бас яг ингээд миний л бодолтой яг мэдээж ингээд гайхамшигтай маш олон авьяастай хүмүүс байдаг л да. Тэр хүн одоо юмасаас ингээд заримдаа ингээд яг өөрсдийнхөө хүснээр бас хүрэж чаддгүй, хийж чаддгүй зүйлээс ард их үлддэг л дээ, тийм ээ. Тэгэхээр миний хувьдсан бас мэдээж бас ингээд зарим юм дээр яг одоо хийж бүтээ гэсэн зарим зүйлүүдтэй маань хийж бүтээгөө доцорсон үеч зөндөө байдаг, тийм ээ. Тэр бүгдийг цаг хугацаар алдаг. Гэхдээ би ерөөсөө ингээд шантардаггүй. Ямар нэгэн зүйл мэдээж одоо даваагүйгээ саад дотор бол байн байж идэг. Дээрэс нь бас боломжууд байж идэг. Тийм ч учраас би ерөөсөө шантралгүй. Тэр боломжуудыг ерөөсөө байн ирэл хайгуулж нэг олс одоо дээр ингээд байлаа гэхэд тэрнийхээ араас зурсан бол тэрнийхээ одоо араас дээшээ одоо заавал мацчихж тийм ээ олс алдахгүйгээр л одоо дээшээ мацхийг боддог. Тууштай тийм тэгжээж бас нэг тодорхой хэмжээний бас юм маяг зорьсон зорилгынхаа дагуу өрөөдлийнхэн дагуу бас ингээд юм да хүрдэг гэж боддөг шүү дээ тий. Тэгээд бас яг дээрэс нь юу хэлэх гээд нэг бол уран бүтээл яг тэр гоё зорьсон юм хийж чадаагүй маш авьяаслаг олон одоо сайхан уран бүтээлч бас байгаа нь харагддаг юм аа. Тэгтэл мэдээж тэрт бол мэдээж орон зай цаг хугацаа бас байдаг тийм ээ. Боломжууд байдаг. Би танаас нэг зүйлийг асууя. Яг дуучин хүмүүсээс асуудаг асуулт гэхгүй. Хэрвээ та ийм фантазтай асуулт ч. Хэрвээ та ийм хөгжмийн зэмсэг байсан бол та ямар хөгжим шиг дуурах бол? За лим байх л. Лимбо. Тэ. Гоё байна. Яг тэгвэл мэдээж лимчин аюугаа тийм нэг торгон нарийн тэгсэн мэт аюугаа тийм сонсголонтой утга уянгтай гоё хөгжим гэж боддог шүү дээ. Гоё хөгжим тий. Хөнгөн ч хөгжим тий. Би бас өөрийгөө лимб гэж боддог байхгүй. Тийм үү. Тий. Гэхдээ би анх удаа лимб шиг дуурах байх гэсэн яг уран бүтээлч танаас сонсож байна. Яг гоё санагдаж байна. Яагаад надад лимб таалагддаг вэ гэхлээр яг одоо энэ манай энэ лимбний дугааралтай өөрөө нэг тийм одоо Монголын нэг тийм салхич юм шиг эсвэл нэг юм бороо хортой байсны дараа нэг өглөөний нар ингээд нэг юм орчин байдаг те. Нэг тийм юм шиг амар гоё юм гэгээлэг тийг санагддаг байхгүй. Тэгээ би зүгээр тэр үднээс нь л гэсэн. Яг би дуучин биш л те. Гэхдээ би ингээд лимб хөгжим шиг дуурч одоо мэдрэмж төрүүлэхийнсэн л гэж боддгийн. Нөгөө хувьд та болохоор яг хөгжилтэй чимж гоё асуултсан юм те. Тэр дээрэс нь хоёулаа бас айгуу тийм адилхан тийм одоо юутай гэх юм уу те. Бас яг адилхан бодол одоо бас юм тайп тийм үү те. Тийм бас байна шүү тийм. Харин би бас яг хүүхдийнхаа ингээд нөгөө нэг бүр хүүхд байхаа үеийн дурсамжуудыг бүр ингээд цэцэрлэгт ингээд
хатгуулаад ингээ оронгоо цэцэрлэгт ингээ орс дуу явж идэг. На я та гэдэг яг нэг юм орс дуу муутай үе сандаг байхгүй. Тэгээ би тэрнийг хэлэнгүүд яг хүмүүс сандгүй. Гэтэ тийм дурсамжууд яг хүнд яг олон байхцмаа гоё хаа тий. Тэгэлгүй яах вэ? Зүрх сэтгэлийн боловсрал ер нь хэрэг чухал юм байна. Таны хувьд сэтгэлийн боловсрал, ар гэрийн одоо хүмүүжил ч юм уу, гэр бүлийн боловсрал ч юм уу. Зөв. Ер нь бол байх хэвээр хамгийн чухал зүйл гэж боддог штэ. Яагаад гэвэл мэдээж хүн болох багасаа хөлөг болох манаасаа гэж тийм ээ Монгол ардын сайхан зөвөрцөг гэдэг. Мэдээж хүн бүгдний хүмүүжил мэдээж аав ээжээс эцэг гэр бүл байгаа орчин багш тийм ээ найз нөхдөс шалтгаалдаг. Тийм. Хүмүүжил мэдээж одоо сайн байж тэр хүн болох нь одоо ирээдүйд бас сайн хэр зэрэг хүн болох вэ гэдэг нь одоо бас тухайн хүмүүжлээс шалтгаал шийдэгдэх юм болов гэж бодож чинь тий. Тэгэхээр одоо хүмүүжил маш чухал байх ёстой асуудал. Одоо мэдээж өөрөө нийгэмдээ одоо ямар хүн болох вэ тийм ээ том болоод чим одоо жишээ нь бид нэр хүүхэд бай гэж бодоход том болоод нийгэмдээ одоо ямар байр суурь нийгэмдээ ямар одоо хүн байх вэ тийм ээ байж төлөвшөх үү. За тэгээд ямар эх орондоо одоо хэрэгтэй зүйл иргэнийхээ үүрэг ухамсараа одоо хэр одоо ухамсарлах хэр одоо үүрэг оройлтод оролцох нь одоо тухайн юм дэж хүмүүжил ухамсар одоо юмас шалтгаалдаг. Бүх зүйл дээр байна гэж. Бүх зүйл дээр хэрэг болдог. Тэглэг байх боловсрал тий байна гэж. Таны хувьд одоо ингээд та бол одоо дөрөвдөх цомгоо одоо үлгэж авч байна. Мэдээж олон дуунууд бүтсэн байна. Эдгээр дуунуудаас танд яг ийм таны яг цэвэр одоо мэдэрсэн одоо шаналл ч юм уу эсвэл гомдол юм уу тэ нэг юм гоё юм одоо уран бүтээлч имзэглэлээс төрсэн дуу гэвэл та алиг хэлэх вэ? Ер нь бол яг би дандаа уран бүтээлээр дамжуул дандаа гэрэл гэгээтэй болгоныг л өгөхийг зорддог. Одоо сонсож байгаа тухайн миний уран бүтээлийг сонсож байгаа хүмүүстээ айгүй тийм гоё зөв мэдрэмж тийм ээ зөв энерги өгөхийг боддог. Тийм ч учраас би тэр инх өглөө гэдэг дуугаас анх уран бүтээл дээр бас нэлийн албаас зөвшөөрлөлтөөр бас багтааж оруулсан. Тэгж өдөр болгоны эхлэл өглөө ямар байна тийм ээ. Тэгжээж одоо тийм өдөр нь тийм сайхан ирч хүчтэй энергитэй байдаг учраас тэр өглөөг маш сайхан эхлүүлэхтэй тэр гоё сайхан дууг сонсоод тийм сайхан гоё ирч хүчээ гоё тийм одоо тухайн одоо тийм энерцээрээ тэгэл тэр өдөр нь ингээ бүх юм сайхан болоо явчих юм болоо. Өглөө сайн урчвал те. Дандаа гоё инх өглөө за тэгэл одоо нарны унаг кинод за мэдээж ээж ихтлэхийг одоо магтан тулсан ихтлэхийн одоо эхлэл ээж учраас мэдээж ээж эмэгтэй хүмүүс учраас ээжийн тухай дуу тэгээ эмэгтэй хүний магтан тулсан миний хоёр жаргал за миний дурлсан бүсгүй үзэсгэлэн гоо гэл тийм ээ чамдаа би хайртай гэх мэтчнээ одоо гоё дандаа гэрэлтэй гэгээтэй болгоныг л одоо өгөхөөр уран бүтээлээрээ тийм тэр дундаа одоо дээрэс нь одоо хүүхдийн бүхэн одоо юм бүхэн одоо дандаа гэрэлтэй гэрэл цацарч байдаг тийм ээ тийм учраас одоо энэ хүүхдийн сурагчийн дуунууд бол мэдээж уран бүтээлэр дандаа бас нэг миний замаар гэрэлтүүлж өгдөг болоо гэж боддог шүү дээ. Манай нэг найз инээмсэгэл хамтлагийн яг инх өглөө гэдэг дууг сонсоод тэгээ анхны хүүхдэн төрж ирсэн. Хүү төрсөн байхгүй. Тэгээ инх өглөө гэж. Оо тийм нэр өгсөн юм. Тий, нэрсэн. Байдгийг. Би бас яг хүүхдээ яг дууны одоо ингээд үгнээс нэг шүлгийн мөртүүдээс нь яг хоёр үгийг сонсож аваад яг нэрлэжсэн. Оо тийм. Сэтгэл дүүр ингээд одоо нэрлэжсэн. сэтгэл дүүрэн. Тий. Дууны харж байгаа доо. Яг дуу сонсож агаад яг өөр ингээд 2 3 дуун дээр энэ үг байдаг байхгүй. Тэгээ яг тэр нэг надаа нэг дуу аюу их нөлөөлсөн. Тэгээ яг ингээд тэр бас өглөөтэй бас их холбоотой ч юм байна. Өглөө ингээл тэр дууг сонсоол ингээл байжсэн чинь. Яг хоёр мөрн үлддэг байхгүй. Яг ингээд унаж басж ингээд бүдэрч явах үед байна. Сэтгэл дүүрэн алхах өдрүүд ирдэг юм гэдэг нэг юм хоёр үг надад амар үлдчихгүй юу. Нэрээч тий үргэлж одоо тийм байхгүй те. Жохон нэг юм гонигтай өглөө байсан ба. Тэгээд яг үлдсэн байж байгаа. Дараад нөгөө нэг
хүүхдтэй нэр өгөхдөө бодоод эхлээд мэдээж нөгөө сайхан Монгол нэрээ өгье гэж бодсон. Тэгээ Алтан уургийн хаадуудыг одоо нэрсийг ингээ харлаа. Бас нөгөө түгээмэл бас юм татагддаг нэр өгмөөргөө санагдаад нэг нэр онцлоод энэ их гой нэр байна, энэ их ховор нэр байна гэд. Тэгээ өгөхгүй нөгөө Алтан уургийн хааныхаа түүхийг судалсан чинь бас яг нөгөө арай нөгөө бэлэгдлийнхээ хувьд бас нэлээд гонигтай амьдрал үтсэн хаан байхаар нь за болий. Тий. Түүхэн судлаад үзсэн. Тий. Тэгэл ер нь яг ингээд тэр та бол яг нэг их өглөө гэдэг дуу шиг гэлтэж шүү дээ. Яг тэрнтэй ингээ ургуулаад ингээл надаа ярианууд ороод ирлээ. Тий. Гоё л шүү дээ. Бас нэг сонирхол юм содон юм тий. Тийм дүүр ингээд. Тийм. Тэг би нөө статистикийн хороноос нэрийг хайсан. Байхгүй хаа. Байхгүй анхдагч нь. Тийм. Тэгээд юу ээж лээ. Одоо бол 3 болцсон байна. Оо тийм үү. Тийм. Одоо манай өвгийн төрсөн онд ягаад дараа жил нь ягаад дахиад 3-4 жилийн дараа дахиад өгцөн лээ. Тэгээд бас ховор нэртэй байх бас гоё. Бас чам шиг бас дуу бодож байгаад өгсөн юм уу? Яаж өгсөн бэ? Амитгүй. Магадгүй тий. Гоё дууны нэрнээс ахуулаад яг хүнд яг бүх одоо тэр мэдрэмж өгж явах хэрэгтэй болоо гэж боддог л да. Та ер нь яагаад миний дурлсан бүсгүй гэж нэр байваа. Ер нь дууны таны хувьд хөгжим илүү чухал гэдэг үү? Эсвэл шүлгэн илүү гоё гэдэг үү? Та эсвэл аль талаас нь одоо инспирэшн авч уран бүтээл тойрвж байна. Магадгүй зарим үед бол гоё аян байхад шүлгэнөөрөө ороод ирдэг гэж магадгүй тий? Эсвэл амар гоё шүлэг байвал цанаасаа хөгжим бүтдэг ч гэж магадгүй. Та энэ дээр ер нь ямар зохион байгуулалттай байдаг вэ? За дурлсан бүсгүүдийн зориулж хийчихлээ. Юу яасан юм бэ? Би нэг анх ган учрах санал тавиад за ган учрахаа энэ би яг өөрийн гэсэн уран бүтээлтэй болох гэсэн юм уу та надад нэг гоё яг надад тохирсон намайг илэрхийлсэн гоё шүлэг хүчтэй гэж. Ган учрах дээр очсон. Тэгээд удалгүй бас ган учрах юм дуудаад яваад очиход за яг чам зориулж одоо яг энэ шүлэг одоо бичлээ гэж утсан чинь миний дурлсан бүсгүй намрын хонгор салхи шиг яагаад гэвэл түүнийг илбэхэд нарны бүлээн гэрлийг мэдэрдэг гэж одоо эхний гоё мөрөт ингээл ороод ирж байгаа байхгүй. Тийм тэгээд яг ингээд уг нь ингээд харсан чи ингээд гарчган дээр миний дурлсан бүсгүй гэдэг. Тийм. Уг. Дууны нэр те. Нэр нь? Тий. Шүлгэндээ. Тий, шүлгэндээ. Тэгэл ерөөсөө маш гоё, ямар гоё юм бэ? Мэдээж эмэгтэй хүний магтан дуулах мэдээж дуран бүтээлч хүний хувьд бол үнэхээр гайхамшиг. Одоо тийм ээ. Бас олдохгүй боломж учраас гайхамшигтай одоо шүлгээ үлгийдэн авч одоо тэр тухайн бүтээлээ хийж өссөн. Тэгээд ер нь бол яг миний хувьд бол эхлээд мэдээж шүлэг хундаам юм болоо гэж боддог шүү дээ уран бүтээл дээр. Шүлэг нь эхлээд бүтчихвэж тэрэн дээрээ аядан тийм ээ аялал. За тэрнийхээ дагуу дараа нь хөгжмийн найруулга хийн. Тэгээ хөгжмийн найруулга хийсэн дараа хоолой бичлэг хийн. Тэгээ микс мастер гэдэг шүү дээ одоо төвшин харуулга. Тэгээд одоо яг дуу бэлэн болдгоо. Тэгээд мэдээж дараагийн үйл явцал мэдээж видео клипчлэх юм уу тэгэл. Миний хувьд бол одоо дуу бүтгээд анхны гол одоо хундаам суурвал мэдээж шүлэг дууны үг болон агуулга. Тий агуулга утгасан аа. Баярлалаа. Хоёлоо ч юм бас нилээн овоо ярьчлаа шүү тийм ээ. Энд ч одоо би Аратут лизтээс ороход үгүй жоох юм яриад одоо боллоо гэж дуусчдаг. Нилээ удаа ярьж шүү тийм ээ. Бас гайгүй сонирхолтой ч байна. Нилээн баггүй хугацаа өнгөрцөн. Яг нөгөө манайх болохоор нөгөө гоё уран бүтээлийн тухай тий гоё дуу мэдрэмж тэрний тухай л ярих гэж зөв. Миний хувьд гоё сандраахгүй гоё юм биш тайван гэдэг. Гэхдээ зарим бас FM радио чинь газ ягаал за одоо цаг дууссан ч юм уу тий. За одоо болсон шүү. Цаг дууслаа гэж нэг дуусгаал байдаг шин. Чарны гоё тайван амгалан яриад амар байгаад амар байд л юм шүү. Юун түрүүнд танд баярлаа гэж хэлээ. Нэвтрүүлэгт маань оролцож бас Хүүхдтэнгэр подкастын нэг дуу хоолой, нэг мэдрэмжийг бас бид бүхэнтэй бүтээж аваад баярлалаа. Мөн дээрээс нь 5 дугаар сарын 8-нд одоо Монголын Улирч нэвлийн соёлын төв арданд болох хонхон дуутай хавар тоглолтод нь одоо өөр төсч явдаг сайн сайхан бүхнийг хүсье. Маш олон гоё сонсоосоо гоё мэдрэмжийг аваасаа хавар болж байна. Мэдээж одоо
хүн болгонд одоо тэрнийг сургууль төгссөн найз нөхөд хамгийн гоё нандин үе дурсамж байдаг. Тэр мэдрэмжээ бас хүн болгон аваасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Тэгээд нэрнээсээ ч агуулад маш гоё нэртэй Хөх тэнгэр тийм ээ, Монголын хувьд ийм сайхан Хөх тэнгэрээр дамжуулж, агаарын цэнхэр дэлгөөнөөр дамжуулж, миний бас дуу хоолой, уран бүтээлийг маань бас дамжуулж үзэгч, одоо сонсогч олонд хүрэж байгаа таны хамт болон одоо чамд маш их баярлалаа. Удахгүй тоглолт мол болгоч байна. Тоглолтондоо бас таны хамт олныг үе дээрэс нь одоо үеийн одоо төгсөгчтэй энэ хөө тоглолтонд урьж байна. Дээж одоо сурч ахын насандаа очисон юм шиг тийм сайхан одоо тоглолт ангаараа үзэхэд одоо илүү гоё тийм ээ, багшаа дагуулад очиход одоо илүү гоё тийм сайхан тоглолт байх болно гэж бодож байна. Тэр мэдрэмжийг та авахыг хүсэж штэ тий. Тийм байх аа. Тэгэд подкастынхаа төгсгөлд манай сонсогчдод зориулаад та өөрийнхөө уран бүтээлээс хөргөнөө гэж одоо хүсэж байгаамаа. Тэгээ гоё юм амьд гоё дуул цаал гоё амьд мэдрэмжийг өгөхийг бид бүхэн хичээж байгаа баг. Шууд араас нь одоо дуул авчих уу тий. Тий, ойлоо подкастынхаа төгсгөлд сонсогчдод зориулаад. Тэгэлгүй яг одоо ер нь бол урднанда тайзан дээр ч юм уу зогсож дуулдаг гэсэн бол одоо бас сууж дуулах нь бас сонир юм байна тийм ээ. Бас гоё сонир мэдрэмж байх болоо. Тий. Баярлалаа тэгээд сонсогчдод зориулаад одоо бас 10 жилийн дурсамж гээд манай хамж байгаахийн дуу байдаг. Тэгээд тэр дууг та бүхэнд зориулсан дуулъя. За баярлалаа. За баярлалаа. Улаан тусчин дээрвсэн
хүчтэй дурсамж байна. Энэ нэг хөгжмөн амар гоё болцсон байна те. Тийм байна. Яг нэг юм ингээд нэг юм одоо Гоё ингээд тэмүүлэлтэй. ийм цацаад. За баярлалаа танд. За баярлалаа. Юун түрүүнд бас подкастэнд нь оролцсонд талархаж байна. Дээрэс нь дахиад бас хэлье. Таны одоо хондоотой хавар энэ хаалтай тоглолтод нь амжилт хүсье. Тэгээд цаашдын гоё уран бүтээл нь өргөн дийлгэр байх болтугай. Маш олон хүнийг гоё энэ мэдрэмжийг бусдад өгөөсэй гэж би танаас хүсэж байгаа шүү. За маш их баярлалаа. Хөг тэнгэр подкаст сонсогч та бүхэнд хүрлээ. Тэгээ бид бүхэн хамттай байгаараа. Бид бүхний албан ёсны YouTube подцыг дагаж одоо subscribe дарж бидэртэй нэгдээрэй. Тэгээд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.